Гэр бүлийн хүчирхийллийг цаг алдалгүй илрүүлж далсан зогсон хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалтанд авч эрүүл мэнд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийг энэ сарын 19-ний өдөр улсын хурд шинжилэн баталсан. Хууль ирэх 9-р сарын 1-ээс эрүүгийн шинжилгээ хуулийн хамтаар хэрэгжиж эхэлснээр гэр бүлийн хүчирхийллийг анх удаа гэмтэрэгт тооцдог болно. Өөрөөр хэлбэл өмнө нь тухайн гэр бүлийн гадна хүн зодохыг гэмтэрэг гэж үздэг байсан бол одоо гэр дотроо эхнэр хүүхдээ зодох нь гэр бүлийн харилцааны асуудал биш гэмтэрэг болох юм а. Мөн хүчирхийллийн гэмтэргийг харсан сонссон хүн бүхэн хуулийн байгууллагад мэдээлэх үүрэгтэй болжээ. Ялангуяа хөршин төрийн байгууллагад ажилладаг хороо дүргийн ажилтан сургууль цэцэрлэгийн багш болоод эмч цэвэрлэгч цагдаа нар хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйг харж мэдсэн бол заавал цагдаагийн байгууллагад хандах учиртай юм а. Хэрэг хүчирхийллийг мэдээлэх үүргээ биелүүлээг бол зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ. Албан болон албан бус боловсруулалтаар дамжуулж хүүхдэд багаас нь хүчирхийлэл гэж юу болох талаар ямар эрсдэлтэйг ойлгуулах хичээлийг орох юм байна. Гэр бүлийн хүчирхийллийг мэдсэн хэн ч байсан мэдээлж болно. Гэхдээ тэр мэдээлж байгаа хүний нууц бол нууцлагдана. Хэн мэдээлсэн гэдэг нь танаа хөрш чиний тухайн мэдээлэл өглөө гэхгүй байна шүү дээ. Тэгэхээр нэгдүгээр мэдээлэгдэн, нууцлал нь хамгаалагдана. Энийхээ дүнгээр тухайн тэр мэдээлсэн хүний аюулгүй байдаг. Тэгэхээр иргэд нэг талаасаа мэдээлэх эрхтэй байх тийм үү? Нөгөө талаасаа бас үүрэгтэй байдаг. Ямар тохиолдолд үүрэгтэй болж байгаа юм гэхээр хүүхэд хүчирхийлэлд өртсөнийг мэдсэн тохиолдолд заавал мэдээлэх үүрэгтэй. Гэр энэ хуулиар тусгагдаж өгч байгаа. Өмнө нь бол ийм үүрэг байхгүйсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл өөрийгөө хамгаалах чадваргүй те тэр субъектууд хүчирхийлэлд өртсөнийг мэдсэн хэн ч байсан гэсэн мэдээлэх үүрэгтэй болчих. Эргээд хариуцлага үл. Тий. Тэгэхээр чи үүрэг байна гэдэг нь цаана хариуцлага байна гэсэн үг байхгүй те нэг талаас. За иргэдийн хувьд бол юм биш. Гэтэл яг заавал мэдээлэх үүрэгтэй буюу бас хариуцлага хүлээсэн субъектууд бол байна. Энэ хэм бэхээр төрийн одоо чи үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагын албан тушаалтнууд байна. За сургуулийн багш нар байна. Эмч нар байна те тухайн хохирогч тусламж авах гээд очиход бол тухайн хүнд эмнэлгийн ангачны тусламж үзүүлэхээс гадна яг үхээр энэ хүн ахиж хүчирхийлэлд өртөх одоо магадлалтай боломжтой эрсдэлтэй гэж үзэж байгаа учраас мэдээлэх үүрэг тэнд байж байгаа юм шүү дээ те. За тэрнээс гадна хороо хорны ажилтнууд за тэгээд бусад одоо цагдаагийн байгууллага за хохирогчд үйлчилгээ үзүүлдэг өөр бусад байгууллагын мэргэжилтнүүд бол энэ төр заавал мэдээлэх үүрэг хүлээж байгаа. Хэрэг хүчирхийллийн хохирогч болвол түр шууд тухайн хүнийг хамгаалтанд авч сэтгэл зүг засах шаардлагатай амжилтгээ эрүүл мэндийн үйлчилгээг үн төлбөрөөр хийнэ. Мөн цагдаагийн албаа өгч хүний амнаас эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл авсан даруйд таслан зогсоох гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар айлд нэвтрэх хохирогчийг хамгаалах үүрэгтэй байх эрх зүйн шинжилгээг хийжээ. 2004 онд гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх хуулийг баталсан ч холбогдох бусад хуулиудад гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар тусгаагүй. Үүнээс болоод өнөө хүртэл гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэрэг биш, зөрчил биш, завсрын байдлаар явж ирснийг энэ салбарын мэргэжилтнүүд шүүмжилдэг байсан юм а. Төрийн мэрэгсэн үйлчлэгийг үн төлбөрөөр хөрвүүлдэг. Энэ боломж бол гарч ирж байгаа. За тэгэхээр энэ үйлчлэгээ дотор нэлээд олон төрөлтөө. Тэгээ энэний хамгийн нэг чухал төрөл нь бол мэдээж хохирчийг яаралтай хугацаанд хамгаалтанд авах те. Хамгаалтаар хангах, эрүүл мэндийн үйлчлэгээ үзүүлэх. За мэдээж ойр дотныхаа хүний одоо дарамтнд өртөөд, ойр дотныхаа хүний одоо зэрхэлд өртөөд сэтгэл санааны хувьд айдас зовирдог болсон хохирогчийн хувьд бол сэтгэл зүйн үйлчлэгээ үлээх чухал гэдэг зөвлөгөө үйлчлэгээ үзүүлэх. За тэгээд урт хугацааны нийгмийн халамжийн үйлчлэгүүд байна те. За тэгэхээр энэ үйлчлэгүүдийн нөгөө талаасаа бол илүү их энэ үйлчлэгийн төрлөөр төрөлчөөс гадна яг нөгөө хохирогчийн өөрийн төрлөө бас хүүхдэд яаж үзүүлэх, өндөр наснд яаж үзүүлэх юм тийм ээ. Гэх мэтчлэн тийм. Тэгэхээр энэ ийм төрөлцсөн юм үйлчлэгнүүдийг бий болоод за тэгээд өмнө нь бол магадгүй ингээд төрийн бас байгууллагууд сайн дурын үндсэн дээр үзүүлжсэн бол одоо бол төрийн үйлчлэгээ тийм ээ. Төрийн байгууллагаас одоо төрийн үүрэг болоод ингээд үзүүлж байгаа нэг үйлчлэгээ хоёрдугаар заавал мэрэгсэн мэрэгчлэнүүд үзүүлнэ. Ийм онцлог. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг сүүлийн 3 жилийн хугацаанд 60% өсөжээ. Энэ төрлийн гэмтэргийн хохирогчдын 90% нь эмэгтэйчүүд, 40% нь хүүхдүүд байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн 30% нь дээд боловсралтай, 30% нь ажилгүй, үлдсэн хэсэг нь нийгмийн дундаж давхрын хүмүүс байна гэсэн судалгааг цагдаагийн байгууллага гаргажээ. Гэр бүлийн хүчирхийлэл улмаас өнгөрсөн жил 638 хүн эрүүл мэндээрээ 12 хүн амь насаараа хохирсон байна. Гэр бүлийн хүчирхийллийн гэмтэргийн 57% нийслэлд 43 хүн нь хөдөө орон нутагт үйлдэгджээ.